Дэлхийн нийтээр 2010 оны дэлхийн эрүүл мэндийн өдрийг хотчлт эрүүл мэндийн асуудлууд сэдвийн дор мянган хот мянган амьдрал аяныг өрнүүлж байна. Энэ аяны гол зорилго нь хотын удирдлага иргэний нийгэм, хувь хүмүүсийг эрүүл мэндийн төлөө нэгэн зорилгод нэгтгэхэд орж байгаа юм а. Манай гарагийн хотууд дэлхийн эрүүл мэндийн өдрийг 4-р сарын 7-наас 11-ний өдрүүдэд тэмдэгдэн нэгэн зэрэг төв талбай цэцэрлэгт хүрээлэндээ өдөрлөг зохион байгуулах, авто замын хөдөлгөөний хэсэгчлэн зогсоох, их цэвэрлэгээний ажил өрнүүлэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах юм байна. Бидний амьдралтай хотчлт салшгүй холбоотой. 2007 онд түүхэнд анх удаа дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарч байсан байна. Тэгвэл 2030 он гэхэд 10 хүний 6 нь хотод амьдрах тооцоогчээ. Тиймээс одооноос өөрөө амьдарч буй хотынхаа талаар сайн сайхан бүхнийг хийх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг өгтөж 100 мод хотын зүгээс энэ баасан гарагаас эхлэн их цэвэрлэгээний өдрийг эхлүүлэх гэж байна. Энэ өдөр номт багийнхан их цэвэрлэгээнд гарах ба дараа нь өргөжлүүлэн бусад багууд их цэвэрлэгээний ажлыг хийх юм байна. Тиймээс номт багийн бүх байгууллага аж ахуй нэгж иргэдийг их цэвэрлэгээндээ гарахыг уриалж байна.